Hi guys. Өглөө өдөр орой минь Broadcasted давтамирл. Подкастын маань 2 дахь дугаарын сэдв бол User Experience гэж юу вэ? За өглөөний минь хоёроо. Өглөөний минь. Сайхан минь. Сайхан амарлаа. Тэгэхээр подкастын 2 дахь дугаар хийх гэж байна. Тэгээд эхний дугаар шиг жоохон альбан бас маягтай явна. Эхний дугаар дээр жоохон албан явцсан мөлий. Тэрнүүдээ айгүй ерөнхий, гэхдээ айгүй энгийнээр UX гэж юу юм бэ гэсэн сэдвээр ярих байгаа. Тэгээ юуны өмнө та хоёр өөрсдөө нэг жоохон товч танилцуулсан дээр бах тий. Цогтойхоо яг эхний удаа орсон юм чи бүр товч танилцуулсан дээр байгаа. Тий. За сайн байцгаана уу? Procraft-ийн product design director цогтой байна. За санах. За сайн бацгаана уу? Procraft-ийн product design director. Зөв product designer юм биш. Director биш ээ. Тий. Procraft-ийн product designer lead гэж яддаг байна. Lead product designer. Тий, lead product designer. За санаа байна. Сэртэй title талцад байгаа. Тий. За Билгүүний title юу лээ? би чинь junior UI designer гэсэн position дээр болно. За тийм. Яг би өөрийгөө интро дээр хэлчихнэ. За тэгээд за хоёроо шууд л асууя. UX гэж байна. Цогтойх. яа чанга сэдвтэй аа. Шууд амар хурдыг хэлж байна үгүй. UX гэж юу вэ? Тийм. За UX гэж юу вэ гэдэг нь юу вэ гэхээр миний бодлоор бол за ямар ер нь бол мэдхгүй хүмүүс их сонсож байгаа болоо янз бүр сонсож байгаа тийм. Тэгээд UX гэдэг нь user experience гэсэн үгийн товчлол. Одоо монголоор орчуулах юм бол одоо хэрэглэгчийн туршлага гэж орчуулж баг болохоор л юм шиг санагдаад идэв гэхдээ сайн мэдгүй байна. Одоо хэрэглэгч ялва нэг хүн одоо ямар нэгэн одоо бүтээгдэхүүн үйлчлэгээ юу ч байсан гэсэн тийм нэг юм хэрэглэхдээ хэрглэж дадчихсан одоо тэр нэг туршлагыг нь хэлээд байгаа л гэсэн. Одоо тэгэхээр ингэс үг юм уу? Наач жоохон төвхтөл хэлгалт юм тий. Одоо тэгэхээр ямар нэгэн бүтээгдэхүүнийг би одоо хэрэглээс суртсан байгаа шүү дээ. Одоо тэр хамгийн анх тэр бүтээгдэхүүнтэй танилцахаас ахуулаад хэрэглээд явж байгаа тэр бүхэл процессыг experience гэж ойлгоод байгаа шүү дээ тий. Тэгэхээр яг тэрийг user experience гэж ойлгож байна сөө. Тэгэхээр ер нь одоо user experience design энэ гэж гаргана гэж ярьдэн шүү дээ тий. Тэгээ энэ нь яг ямар ач холбогдолтой юм бэ? За санах. Яагаад бид нар UX-ийг яг хийгээд яагаад хийхгүй байж болдгүй юм бэ гэж одоо. За миний бодлоор болохоор тэг хийхгүй байхлаар одоо амар туршлагагүй дизайн гаргах хэрэгтэй тий. Тэгэхээр нөгөө нэг user experience гэхээр нөгөө нэг яг хүмүүсийн тэр одоо өдийг хүртэлх одоо суралцсан тэр бүх зүйл тэр зүйлэл болж хувираад байгаа. Хоригдлоос нь туршлага гэх юм. Тэгэхээр тэр зүйл дээр нь тулгуурласан ямар нэгэн бүтээгдэхүүн гарахгүй болохоор тэр нөгөө нэг хэрэглэгчтэй нийцгүй бүтээгдэхүүн болж хувираад байгаа. Тэгэхээр л энэ experience гэдэг тэр зүйлд нь тулгуурласан бүтээгдэхүүн гаргах нь зөв байх гэж бодож байна. Яаж тулгуурлаж гарах юм? Яаж одоо бид нар UX гээ гаргана гэж байгаа даа шүү дээ. Тэгэхээр яг UX-ийг яг яаж олж ер нь яаж гаргах юм? Чи зүгээр ингээл за дуршгээл хэрэглэж шууд өгөөл бүтээгдэхүүн ингээл дуушаад чадахгүй шүү дээ. Бэлэн бүтээгдэхүүн байхгүй. Тэгэхээр яаж яг UX-ийг гаргад юм бэ? Цогтойх. За одоо зорилтод нэг хэрэглэгч тухайн бүтээгдэхүүн чинь хэрэглэгч гэж байгаа. Тэр хэрэглэгч нь бол ямар нэгэн байдлаар тэр одоо бүтээгдэхүүн үйлчлэгээтэй холбоотойгоор юм уу холбоогүйгээр ч юм уу зүгээр амьдрал дээрээ ч юм уу тийм ямар нэгэн тийм дадсан туршлагатай байж байгаа л гэсэн үг. Тэгээ байхгүй нэг ч байхгүй ямар нэгэн дадсан туршлагатай байгаа л гэсэн. Тэр дадсан туршлага дээр нь одоо суйрлаад бүтээгдэхүүн үйлчлэгийнхаа хэрэглээг гаргах юм бол тухайн тэр хэрэглэгч нь
маш амархан ойлгочно л гэсэн үг. Өмнө нь дадсан байсан учраас за гэл. За энэ дээр нэг жишээ авахгүй бол нэг юу агаад байна л да. Сайн ойлгохдохгүй бах тий. Жишээ нь одоо за нөгөө нэг хэдлээ дээр ярьжсэн шүү дээ. Ундаг дугааны жишээ тий. За бид хэдүүлээ нэг ундаг дугуй шинээр зохион бүтээгчлээ гэж бодъё л доо. За тэгсэн чинь ерөөхдөө ундаг дугуй яаж ундагыг хүмүүс мэднэ. Хүмүүс бүгд одоо юу гэдэг ундаг дугуй унаас сурчсан байгаа. Ундаг дугуй яаж ажилдгийг, яаж тэмцэрээ олоо явдгийг гэдэг хүмүүс мэдчихэж байгаа. Тийм user experience-тэй хүмүүс байж байгаа. За тэгсэн чинь хэдүүлээ ундаг дугуйгаа хийхдээ за нийтлэг user experience биш одоо юу гэдэг за юу гэдэг одоо хоёр дугуйтай биш ганцхан дугуйтай хичээл та. Тэ ганцхан дугуйтай ганцхан шууд дөрөвтэй дээр нэг ганцхан сандалтай нэг тийм дугуй юу байдаг те. Цирк дээр харсан баг циркүүд нэг унаа яд. Окей. За тэгэнгүүт энэ бол бүр ингээд цоо шин дадалд суурьсан баг циркчдэд зориулсан дугуй юм аашаа. Тийм болчихоо шүү дээ тий. Тэгэхээр зорилтод тэр хэрэглэгчээ та хүн болгон ийм дугуй олгоно штэ гэж бодоод хийчихвэл хотлоо болно гэсэн үг байхгүй. Яагаад тэгэхээр хүн болгонд яг тийм нэг дугуйтай ундаг дугуй жишээлбэл одоо ундаг тийм дадал суугаагүй учраас сурч чадахгүй, шууд сурч чадахгүй, одоо ойлгохгүй, яг яах вэ, яаж тэмцэх болох вэ гэдэг. Тэгээд таны бүтээгдэхүүн чи хэрэгжилж чадахгүй болохоор одоо худалдаж авахгүй гэсэн үг л дээ. Авахгүй эсвэл яг циркийн ажил одоо хүмүүс ирж аавна гэдэг юм үү те. Эсвэл анхнаасаа бүтээгдэхүүнээ та нэг циркийн тоглогчид зориулж хийсэн тий. Эсвэл яг зөвхөн ийм л дугуй хүмүүс зориулж хийсэн. Нийт маш зориулж хийгээгүй. Тэг нийт хүмүүсийн одоо 1%, 5% зориулж хийсэн гэдэг ч юм уу тий. Тэгвэл айгуу зүгээр зөв гисэрнэ эсвэл за бүр одоо юу гэдэг ундаг дугуйг одоо юу гэдэг шал өөр болгоод одоо яаж төсөөлж болох юм байна. Одоо дөрөөгийн жихэ болоод өөрөөр эсвэл одоо юу гэдэг гараараа ингээд хөлөөрөө жийдэг биш гараараа жийдэг болгож гэдэг юм тий. Тэгвэл жоохон weird ажимаадах тий. Тийм иймэрхүү байдлаар нэг бүтээгдэхүүнээ дизайнлахаар хэрэглэгч шууд ойлгомжтой маяг шууд л нэг бүтээгдэхүүн чи хэрэглэхийн оронд нэг юм сурах, ойлгох гэсэн нэг тийм жоохон арай хүндхэн даалгавруудтай шууд нүүр тулнаа л гэсэн үг. Тэр хэмжээгээрээ нэг шинэ юм сурч ойлгох дээр хүмүүс маань жоохон одоо хэцүү болдог шүү дээ тий. Одоо юу хугацаа аавна. Тэгэхээр тэр хооронд хэрэглэгч чинь шууд шийдвэр гаргаад за гэж шууд л хэрэглэчихгүй. Тэгэхээр эн чинь ингээд эргээд одоо гүнзгийрүүл бизнест нөлөөлт юм аа. Тэгэхээр ийм л. Тэгэхээр үргэлж одоо ямарваа нэгэн бүтээгдэхүүн үйлчлэгийг хийхдээ яаж хэрэглэгч шууд л одоо бодохгүйгээр ашиглаад явчих тийм бүтээгдэхүүн гарах вэ гэдэг асуултан дээрээс үүдээд user experience гэж юу юм бэ? Хаана үед юм бэ? Тэрийг яаж болох вэ? Яаж сайн user experience designтэй бүтээгдэхүүн гаргах вэ гэдэг ийм ойлголтод гарч ирээ гэсэн үг. Аха. Юу. Миний бодлоор болохоор нэг одоо яг энэ дугуйг ингээ жийдэг гэж байна шүү дээ. Гараараа жихгүй нэг эвгүй байна. Тэгэхээр жийдэг гэдэг зүйлийн experience дээр тулгуурлаа ярих нэг хүн одоо байгалийнхаа жамаарлыг хөлөөрөө алхдаг гэдэг шиг одоо тэр дугуй чинь жийснээр хөлөөрөө жийснээр бол ингээд явж байгаа гэдэг утгаар нь бас яг энэ experience гэдэг зүйл бүрдээд байгаа юм болоо гэж хараад байгаа. Яг хоо тийм user experience гэдэг яг үгийг хоёр салгаж авч үзээд user буюу нөгөө хэрэглэгч тэгээд энэ болохоор usability гэдэг зүйлтэй амар нэг туйлтай хамааралтай явдаг юм санагддаг. Тэгээ тэр нь болохоор нөгөө хэрэглэгдэхүйц байдал тий аюу хэрэглэхэд тухтай байдал гэдэг ч юм уу. Тэгэхээр би хөлөөрөө жигээд гараараа ямар нэгэн зүйлийг ингээ өдөрдөж явна гэдэг тэр нөгөө надад дөрөө жихэд илүү ойрхон хөл дэвтэйхэн байх хэрэгтэй гэдэг ч юм уу. Энэ зүйл нь болохоор тэр хэрэглэгчийн яг туршлага дээрээс үндэслээд тэр байгалийн алхдаг гэдэг утгатай одоо уялдаа хамааралтай явдаг. Энэ зүйлийг experience гэж ойлгоод байгаа. Зөв.
Тэгэхээр нэг талаараа user experience ямар нэг хэрэглэгдэхүйц зүйл байгаад тэр хэрэглэгдэхүйц зүйл нь болохоор зарим талаараа хүний аль хэдийн байгалийн өгөл одоо гараараа жидэг гэвэл айгүй сонирмолч мэгээд тэгж штэ тий. Одоо тэгтээ хэрвээ хүмүүс гараараа явдаг байсан бол бас гараараа жидэг дугуйл хийчих байсан баг тий. Яагаад гэвэл нөгөө experience нь тэнд байгаа учраас гэж ойлгож байна зөв. Тийм. Тийм. Тэгэхээр өргөн утгаараа experience ямар нэгэн байдлаар хүний ахуйтай холбогдоод одоо юу гэдэг яг байгалийнх нь өсч нөгөө хувьсан жамаар нь тулгуурлаад тэгсэн мөртлөө шинэ бүтээгдэхүүнүүд гаргаж хийгээд байна тийм. За тэгээ яг энэ утгаараа одоо шинэ гэдэг утга дээр нь болохоор бид нар одоо дижитал технологийн 90 үед амьдарч байгаа тийм. Хаасаа үл дижитал бүтээгдэхүүнүүд ингээл өдөр болгон л ингээл бум ингээл хийгээл байгаа. Тэгэхээр бүр яг ингээ нарийнлаад одоо яг өргөөрөний юмэрсэн юм чи одоо бүр нарийнлаад асууя л та. Яг дижитал бүтээгдэхүүний UX-ийг яг UX гэж юу юм? Дижитал бүтээгдэхүүн UX гэжгүй юу юм? Тэгээд тэрнийг яаж гаргадیں۔ Одоо бүхэн одоо саяны ярьжсэн шиг нөгөө байгаль дээр дижитал ашиглаа эхлээгүүтэй нөгөө хувьсаа эртний нөгөө үеэс эхлээд ингээ дижитал утас ашиглаа яваг штэ. Тэр чинь бидний хувьд жоохон нэг шинийн байгаад байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө яагаад одоо бидэнд байгаа аль хэдийн дээр туршлага дээр үндэслээд дижитал бүтээгдэхүүний UX гаргасан. Тий. За би ярих уу, санаа ярих уу? Та хоёулаа ээлжлэлэрч гайтай. Эхлээ цогтойх яриа. За тэрэн дээр болохоор яг зөвлөдөө яг шинэ user experience гэж яг байгаа. Хуучин дадсан user experience гэж байгаа. За одоо жишээлбэл хүн анх одоо personal computerтэй танилцаж эхлэхдээ шинэ user experience-ийг сурсан байгаа гэсэн. Тэ. За тэгэхээр анхнаасаа одоо компьютер гэдэг зүйл гарч ирэхдээ за энэ нэг дэлгэц гэж байдаг юм байна. За дэлгэцтэй юм байна. Би дэлгэцээр ингээ удирдах юм байна. Гар keyboard гэж нэг юм байдаг юм. Тэрнгээр дэлгэцтэй харьцах юм байна. Тэ. За сүүлд нөгөө тэ Apple илүү invent хийгээд тэ маус гаргаж ирсэн тэ. Би дэлгэцэн дээр ингээд энэ тэнд зүгээр л юм бичгийн оронд энэ тэнд одоо яг хуруугаараа зааж байгаа юм шиг ингээд маусаараа ингээд заагаад курсор удирдаад нэг мөдлөж болох нь байна. Ингээд тэгээд ингээд шинэ экспириенс суудаг л да. Би өөрийнхөө нэг анх удаа маустай танилцсан түүхээ бол санаад байгаа юм л да. Бүр жоохон багт ингээд аавынхаа ажил дээр очиад маус ингээд эргэлдүүлээд дэлгэцэн дээр зүгээр л маусаа ингэж эргэлдүүлж үзэх нь өөр амар сонирмсан. Тэгээд тэрийг би ингээд удаан эргэлдүүлнэ, хурдан эргэлдүүлнэ. Тэгээд нөгөө нэг та санаж байгаа бол нөгөө нэг Windows дээр үлээ Mac дээр үлээ тэр чинь ингээд маусны араас нэг юм чирэг сүүлсийг юм чирүүлээд идэг штэ нэг юм олон курсор зэрэг ингээд яваад идэг. Тэрийг ингээд их баг болгож үзчих юм зэ тэгэл ингээд үзэдэг байхгүй. Тэр юу гэсэн үхээр яг тухайн үед энэ маус гэдэг зүйл чинь ингэдэм юм байна. Би ширээн дээр нэг юм ингээд одоо хөдөлгөөд байгаа хэрнээ яг энийг дагаад дэлгэцэн дээр урд тэрийг дагаж хөдөлт юм байна гэдэг нэг юм экспириенс байгаа тус. Тэгэхээр заавал ямар нэг юм хөдлөхлөөр тэнд нэг дагаж хөдлөн гэдэг юм шинэ экспириенс сууж эхэлж байгаа гэсэн үг шүү дээ. Өмнө нь ийм экспириенс огт байгаагүй. За гэх мэтчлэн технологийн хөгжил яваад ийм суур экспириенсууд суугаал яваад исэн. Одоо хүндрэлтэнд тий. Дэлгэц гэж ийм юм байдаг юм байна. За keyboard гэж ийм юм байдаг. За keyboard бол мэдээж арай өргөн түүхтэй нөгөө бичгийн машинаас эхлэлтэй шүү дээ тий. Тэгэхээр мэдээж компьютерийг анханасаа гаргахтаа ч гэсэндээ бичгийн машин дээр шивдэг байсан тэр суур өгөгдөл дээр бас тулгуурласан л байгаа байхгүй тий. Тэгээ keyboard байна. За дэлгэц бол зурагт байсан өмнө нь тий одоо зүгээр дэлгэцээр юм үздэг байсан тий гэдэг ч юм уу тий. Team experience дээр суурлаад за компьютер гэдэг ийм зүйл байд юм байна. За ингээд процессор ийм юм байд юм байна. Үйлдвэрийн систем гэж ийм зүйл байд юм байна. Програм гэж ийм зүйл байд юм байна. Тэгээ бүгдийн шинэ ойлголтууд ингэ сураа явцсан ба. Тэгээ өнөөдөр энэ технологи ингэж гарч ирснээс хойш өнөөдрийн одоо хүн төрөлхтөн маш баяжмал одоо баяжсан тийм технологийн user experience-тэй болчихсон байгаа гэсэн. Тийм ээ. За яг асуулт гарч ирж байна л одоо хүн төрөлхтөн сураа явцсан гэж байна шүү дээ. Тэгсэн чинь нөгөө анх дижитал технологи гарч байхад ерөөсө сураагүй хүн байгаад тэрэнд нь одоо цоошин дижитал бүтээгдэхүүнийг одоо шинэ UX-ийг танилцуулъя гэж бодъё л та. Одоо орчууд одоо юу гэдэг нэг 80 настай нэг эмгэн байгаад тэгээ ерөөсөө өмнө утас ашиглаж байгаагүй, компьютер ашиглаж байгаагүй, тэр Apple Mouse зэрэг ямар тийм сони юм болохыг мэдэхгүй те.
Тэсэн чинь амар гоё ингээл ап үзүүлэл яг тэр хүн зориулсан ап ингээ хийцэн байх. Одоо тэр бүтээгдэхүүний UX нь яг ямар байх юм? Одоо тэр UX нь яаж гарах юм? Яг зөв. Тэгэхээр тийм юм байхгүй гэсэн. Тэр хүн ерөөсөө өмнө нь компьютер харж байгаагүй, програм харж байгаагүй тий. Маус кeyboard үзээгүй тий. Тийжсэн чи гинтхэн компьютер авчираа. За одоо та эндээс нэг онлайн шопоор ороод өөртөө хоол хөдөлтөд авдаа гэж хэлэх гэж юм эсвэл жишээлбэл тий. Тэгэх юм бол нөгөө хүн бол чадахгүй. Би бол чадахгүй гэж бодож байна. Барьсан ч алдахгүй гэхгүй. Нөгөө хүн бол би одоо өстой мэдгүй. Энэ яа дээ? Энэ одоо би яг яана гэсэн үг. Одоо би яг энэ дээр дарахаар энэ асах уу тий. Энэ дэлгэцээр одоо тий одоо бүр видео кол хийх юм бол энэ хүн намайг яаж сонсоод байна тий. Ерөөсөө бүр ойлголтоохгүй бүгдийг дахиад шинээр сураад ойлгож авах хэрэгтэй үүснэ гэсэн. За санаах юу гэж байна? За. Бүр багаар л явж штэ тий одоо энэ дээр дарахвал одоо асах уу гэдэг чинь бас тэр хүнд бол experience нь байгаа байхгүй. Ямар нэг юм ингээд conf дарж асаадаг гэдэг experience яваад байна тий. Тэгэхээр team experience ч байхгүй гэсэн. Би түрүүн бүр ахиулж нэмээд ирсэн байна тий. Тэгэхээр бүр асаахаач мэдэхгүй байх та. Тий. Яг уу нөгөө нэг одоо хүн бүр ингээд төрснөөс ахгуулаад туршлага суuna гэж яриад байгаа шүү дээ. Энэ experience гэдэг зүйл. Хүүхэд яг төрөөл тий амандаа юм хийж үзээл, мэдэрч үзээл, барьж үзээл энэ зүйл нь болохоор нөгөө хүүхдэд өгж байгаа тэр яг experience нь ингээ багаар суугаа яваад байгаа. Тэгэхээр яг шууд дижитал руу орох гэхлээр бас айгу хүндрэлтэй байх хэл та өмнө нь ингэж багаас нь эхэлж үзээгүй одоо мэдрээгүй тэр хүүхэд одоо амандаа хийж тэрийг ингээ мэдэрч үзээгүйгүй шууд технологиор орсон гэсэн үг л. Тэгэхээр энэ ойлголт амар хэцүү болоод ирчихсэн. Түрүүний тэр нэг асаах user experience гэсэн чинь амар сонирхолтой санагчлаа. Одоо хэрвээ тэр одоо хүн огт компьютер хараагүй мөртлөө өмнө нь ямар нэгэн байдлаар электрон одоо цахилгаан одоо төхөөрөмжийг ажилуулж үзэжсэн туршлагатай байвал одоо ямар нэгэн юмыг залгуур залгахаар асдаг. За зурагт байвал товчлуур дараад асаадаг. За ер нь юу ч байсан гэсэн ямар нэгэн асаах ажиллагаа хийдэг шүү дээ тий. Тэгэхээр team user experience байна гэж тооцоолвол одоо энэ бас нэг юм электрон device байна компьютер гэж ингэж ойлгож харах бах. Тэгээд нэг яаж асаах юм болоо гэдээ эрэл хайгуул хийх бах, товчлуур хайх бах. Тэ тэгэх бах гэж бодож болох юм. Одоо эндээс нэг суур асуулт гарч ирж байгаа л та. Одоо би нөгөө дижитал бүтээгдэхүүн гэж албаар асуусан байхгүй. Тэгэхээр нөгөө нэг 80-аас та манай нөгөө эмээгийн маань зорилгочин болохоор одоо хоол авах ч юм уу, хувц авах байгаад байгаа шүү дээ. Эцсийн үр дүндээ бол. Гэсэн чинь тэр хүн нөгөө амьдралынхаа турш нөгөө одоо зах ороод ч юм уу ресторороод ямар нэгэн байдлаар хоолоо эсвэл хувц авсан байлаа гэж бодъё л та тэр experience нь байна гэсэн. Тэгэхээр эндээс нэг хоёр дахь санаа гарч ирж байгаа байхгүй. Тэр нь болохоор ер нь заавал тэр ямар нэгэн зорилго төрхийн тулд одоо бүх зүйлийг дижиталаар шийдэх бас хэрэггүй гэсэн санаа байгаа байхгүй. Яг л нөгөө дижитал гэдэг одоо шинэ компьютер гэдэг өвчин тэр нь манай нөгөө 80-аас имэд бол айгүй шинэ зүйл байгаад байгаа. Тэгээ жоохон сурах хугацаа хэрэгтэй. Гэтэ чадах байх. Тэгээ магадгүй. Харин оронд нь нөгөө саний яг ярьдаг нөгөө электроник коноп дараад ингээ асаадаг дүүлтлийг одоо ингээ заримдаа мэдсэн ч ах юм ингээ амьдралынхаа туршид ингээ ямар нэгэн байдлаар үдцсэн байж таарад байгаа байхгүй. Тэр яг user experience яг талаас нь харах юм бол нөгөө хэрэглэгчийнхаа зорилгод ингээ хөрвүүлэх хэрэгтэй те аль болох амархнаар. Тэгэхээр одоо нөгөө санаа нь ингэх гээд байна л та одоо нөгөө имам нь одоо ресторанаас зөөгчөөр ингээд зөөгч дуудаад нөгөө хоол өгдөг тийм experience байвал тэрийг нь заавал дижитал гэхгүйгээр гэхдээ амар хэлбэрээр аргаар ингээд бүтээгдэхүүн болгоод өгчих واخгүй. Яг ингэвэл яг нөгөө 80 настай эмээний маань зорилго биелэх гээд нөгөө user experience айгүй амархан болчихно гэсэн санаа واخгүй. Одоо энэ жоохон аим нөгөө хийсвэр зүйл болчих гээд байна те. Одоо энийг бүр жишээлээ л те. Нөгөө interaction design гэдэг нөгөө хичээл үзэж байхад энэ дээр айгүй их гоё юм ирж байгаа واخгүй. Нөгөө дижитал бүтээгдэхүүний ямар ч туршлага байхгүй мөртлөө амьдрал дээр туршлага байгаа зүйлийг нь одоо бид тэр дизайнерийнхаа хувьд бодоо сэтгэгээд нөгөө алитийн байгаа туршлагын бүр анх ингээд нөгөө хүн төрөлхтөнд байгаа туршлага гэсэн үг шүү дээ. Аваад ямар нэгэн байдлаар интеграц ингээд шин нөгөө бүтээгдэхүүнд шингээх хэрэгтэй байхгүй. Тэгээд энэ дэр нөгөө бас 3 дахь санаа гарч ирж байгаа. Нөгөө тэр хүн чинь ингээд нөгөө интеракт хийхгүйгээр л зүгээр одоо бүх зүйл нь автоматар хийгдэл нөгөө таашаал өгдөг юм байна л та нөгөө satisfying өгдөг юм байна л. Тэгэхээр одоо товч хэлбэл миний одоо би өөрийгөө 80-аас өвгөн байлаа гэхэд би ресторанс хоол захиалмаар байгаад байгаа.
Тэгээд би жоохон хөл муутай. Тэгээд Astral Wave чадахгүй байгаад байгаа. Тэгэхээр яах нь хүргэлтийн опшн надад ингэж санал болгож байгаа байхгүй нөгөө тэр чинь аягүй experience шингэсэн бүтээгдэхүүн надад ирж штэ. Тэгээ би ингээд одоо яа тийм нэг бүтээгдэхүүний товч дээр дараал нөгөө зөөгчдгөө ярьдаг заяа. Тэгэл яриад хоолоо захиалчихна. Тэгэл ганцхан конопорт бүх зүйлээ шийдэж болохоор тийм бүтээгдэхүүн ингээд байж маргаад байгаа байхгүй. Тэгвэл яг тэр experience бүтээгдэхүүн гэсэн утгатай юм. Тэг надад аль хэдийн байгаа туршлага дээр үндэслэл би ингээд шинэ нөгөө 80 настай эмийг бодох юм бол нөгөө хэрэг яг нөгөө нэг хэдүүлээс нэг дүр үсгэжлээ шүү дээ одоо бүр яг тэр дүрээ бодох юм бол тэр 80 настай эмээ бол одоо ямар нэгэн товчлуур дараад хүнтэй ярина гэдэг нь өөр ахаа шинэ experience болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр дахиад нэг тийм юм сорох хэрэгтэй. Өө юу вэ? Надтай энэ холоос яриад байгаа юм уу юм уу? Хэзээ ч тэгэж электрон төхөөрөмжөөр бусадтай харилцаж одоо үзсэн үзээгүй гэдэг чинь магадгүй утсаар ярьж үзчихсэн бол утас шиг одоо ингэж үзэх багтай байна уу гэдээ одоо гартаа гараа нүрэндээ нахамж юм тий. Тэр ямар ч хэлсэн нөгөө нэг шинэ одоо user experience ингээд байдаг тэрийг одоо шинэ user experience-ийг ингээд ялчуу гаргаж хэрэглэхэд ойлгох хэрэгтэй болвол нөгөө нэг user experience-ийг нь хэр сайн одоо дадуулж хэр сайн ойлгуулж байна вэ гэдэг тухайн асуудал айгүй одоо чухлаар тавигддаг гэсэн үг. Юу шин гэхлээр одоо яг нөгөө нэг яг бүр цоо шин experience гэж бол яг байхгүй байгаад байгаа шүү дээ. Яг нөгөө нэг бүр байгаа юм шүү сая. Бүр суур нөгөө нэг хүний нэг юм байгалийн өгдлөөс шалтгаалаад ингээ experience сайжраа шинчлэгдээд яваад байгаа гэж ойлгож байна миний хувьд. Тэгэхээр наад энэ дээр бас нэмээд хэлэхэд би бас нөгөө цоошин experience байхгүй гэдэг дээр санал хэлж байгаа байхгүй. Яг тэгвэл та хоёр бод заяа. Цоошин experience гэдэг чинь нөгөө миний дотроос эсвэл гаднаас надад цоошины интеграц хийхэд гарч ирэх зүйл байхгүй эцсэл судлалын хувьд. Жишээ нь та хоёр одоо шин өнгө бод гээд та хоёр даалгавар өгчгөр та хоёр шин өнгийг бодож чадахгүй шүү дээ. Өөр ямар нэгэн шин өнгө харахгүй бол та хоёр тэр experience гарахгүй байхгүй. Тэгэхээр шинэ experience гэдэг зүйл нь нөгөө хүнд байгаа аль хэдийн байгаа зүйлийг л жоохон modify хийгээд өөрчилсөн зүйл л байгаа байхгүй юу? Одоо тэгвэл маус дээр дэрийг яа та. Маус шин биш гэд надад батал. За шин байгаагүй гэд өмнө нь ийм experience дээр тулгуурлаад маусыг хийдсэн юм аа. За гаднад талаас нь бол тий маус гэж нэрлэлсэн биш тулган гэж нэрлэлсэн. За эн чинь бол нэг experience байна тий. Ямар маус гэж нэрлэлсэн нь experience байхгүй. Хулган шиг харагддаг юм байна. За энэ бол зүгээр за боли өөр нэрлэж. Гэхдээ ингээд маусын ашиглалтын experience шүү дээ тий. Тэр нь одоо өмнө нь ямар experience байсан тухайн хүн яг би зүгээр бодохдоо одоо юмыг ингээд нэг юм бүтээгдэхүүн байлаа зэ. Тэрийг би баруун тишээ болохвол баруун тишээ болно. Зүүн тишээ болгол зүүн тишээ болно гэдэг ч юм уу. Тэр бол хүнд бол experience байгаа зүйл бол гэж бодож байгаа л та. Одоо remote control одоо ямар нэг ямиг утас ингээд алсаас өдөрдөж чинь гэсэн үг шүү дээ. Би тэнд нэг одоо дэлгэцээр харагдаж байгаа ямар нэг зүйлийг тийм. Тэгэхээр би тэр бүтээгдэхүүнээ бариад хөдөлгөнгөө өдөрдөж чинь зүгээр товчлуур дараагүй тий. Хөдлөх би алсаас нэг юм хөдлөхлөөр тэгээ утсаар залгаатай байна залгаагүй нь хамаагүй тий. Тэгэхээр тэр алсад байгаа юм тэрийг дагаа хөдөлдөгөө гэдэг experience өмнө нь байгаагүй байхгүй. Тэрийг анх удаа хүн хэрэгжилж үзэж яагаад л ингэдэм байх гэж шинээр тэр experience бол суудсан. Тэгээ энийг хулгана гэдэг шүү гэлчингууд маус яаж ажилладаг вэ гэдэг experience шинээр хүнд суусан. Энээс хойш бол маус гэдэг experience яг ингээд тогтчихж байгаа байхгүй яг ингээд нэг юм хөдлөхөөр дагаа хөдлөх хэрэгтэй гэдэг. Дараа нь маус яаж хөвсч өөрчлөлт одоо болно л доо. Заавал ширээн дээр маусаа гүйлэхэ болий. Зүгээр ингээд агаар дээр маусаа барий. Зүгээр агаар дээр. Тэгээд би дэлгэц рүүгээ заагаад ингээд маусаа ингээд хөдлөе л доо ингээд. Тий. Дэлгэц рүүгээ заа. Тэнгууд би энэ надтай энэ ийм маус хийчлээ гэж бодъё. Ингээд би агаар дээр ингээд гарч барьдаг. Ингэх юм бол би ялгаагүй ойлгоо ашиглана. Он чи маус. Гэхдээ одоо юу гэдэг Air маус юм уу? Юу гэдэг тий. Тэгэх юм бол ингээд энийг бас сурч болох ч байхгүй. Энэ болохоор бас л хуучин маус гэдэг яг тэр одоо маусын ашиглалт гэдэг тэр experience дээр нь бол суурилж гарсан шинэ төрлийн маус л гэсэн. Энэ за ийм л юм байна. Яг ойлгочлаа. Одоо шинэ experience байхгүй гэдэг дээр одоо аргумент төвшүүлээ л та. Сая маусны жишээн дээр бүр. За
Окей, нэгдүгээр тэр чинь ремотоор ямар нэг юм контролж байгаа тий. Тэр хүнд одоо алсын зайнаас нэг тийм удирдах experience аль байсан байж байгаа тэрийг чи хийх ёстой шүү дээ. За тэр experience байгаагүй байж болно шүү дээ. Яагаад байх ёстой гэж. Байгаагүй шүү дээ. Хаана байхгүй бол нэг үсгэж чадахгүй гэсэн үг байхгүй. За одоо ингэж одоо тайлбарлах гэдэг нь л та. Одоо бүр эртний бүр нөгөө дээр үеийн хүмүүсийн одоо бүр юу гэдэг нөгөө балар эртний хүмүүсийн үед очилт байдалаа. За. Тэгэхээр тэр хүмүүс нөгөө одоо ингээд нөгөө шүтлэгтэй тий нөгөө онгод шүтлэгтэй байхгүй юу? Бурхан мурхан одоо чулуун молоо шүт юм яа тийм за. Тэгээ тэр яагаад шүтээд байна гэсэн чинь нөгөө нэг алсын зайнаас нөгөө миний тайлбарлаж чадахгүй тийм зүйлүүд хөдлөөдсөн байгаа байхгүй юу? Одоо цагаагаар өөрчлөлт чинь одоо балар эртний хүмүүс ингээд тайлбарлаж чадахгүй шүү дээ. За одоо сонсчээ. Тэнгүүтээ одоо нэг бөө гэдэг хүн гарч ирээ заяа. Бөө шаман гэдэг байгаа шүү дээ тий. Тэр хүн ингээд алсын зайнаас удирдах байгаа юм шиг ингээл нөгөө тэр өөрийгөө итгээд ингээд тэр ямар нэг экспириенсыг авсан байгаа байхгүй. Би алсын зайнаас ямар нэг юм удирдах чаддсан байна гэсэн тийм. Одоо тэр нөгөө тухайн үедээ тайлбарлаж чадаагүй нөгөө зүйлсээ тэгж тайлбарлаж байсан биш миний оролцоотой юм аа гэдэг. Тэгэхээр нөгөө алсын зайнаас гэдэг тэр экспириенс бол аль балар эртний үед суудсан байж болохоор байгаа байхгүй. За ихний онол заяа. За наашлуулаад одоо нөгөө бүр сая бодож байлаа. Яг маустер яриа л та. За тэгэхээр штэ алсын зайны гэдэг экспириенс нь хэдний балар эртний үед ингээд суудсан байна. Тэгээд нөгөө дундад зууны үед эсвэл 17 8 дугаар зууны үед нөгөө илп гэдэг байгаа штэ нөгөө magician илпчин идэр чинь бас нөгөө алсын зайнаас ингээд юм хөдөлгөж мөдлөгөө л те. Тэгвэл хүмүүс нь итгэж мэтгээл ваа маа гэж мэгэл. Тэр эн чинь ингээд алидийн суудсан экспириенс байгаа байхгүй. За тэгэнгүүтээ одоо технологийн 90 үед ирээд ямар нэг надад мэдээ харуулад одоо дэлгэцсэн дэр ч юм уу те. Одоо дэлгэцсэн экспириенс гэх юм бол бүр нөгөө бүр Moses-ийн таблет гэл бүр амар нөгөө библиэр гардаг экспириенс байж болохоор байгаа байхгүй. Бүр тэгж ойлгох хэрэгтэй байхгүй нөгөө экспириенс нөгөө interaction design дээр бүр тийм deep хэрэгтэй байхгүй. Тэгээд яг тэр нөгөө Mavs чинь нөгөө дэлгэцсэн дээр ингээ мэдээл харуулж байгаа би нөгөө point хийгээд хармаар нь штэ те. Point хийж одоо яг энэ зүйл рүү би ормоор байна. Эсвэл би яг энийг харах гэж байгаа нөгөө Mavs-ийн тэр нөгөө зүгийг хөдөлгмөр байгаа даа штэ. Маусны нөгөө гол төлөлт чинь. За тэгэхээр эхлээд нөгөө жоохон ерөнхий яриад байна л та. Эхлээд нөгөө алсын зайны гэдэг нь надад байгаа юм байна. За би ингээд заавал нөгөө механикээр хөдлөх шаардлагагүй юм байна. За окей. Хоёрт нь болохоор point хийх хэрэгтэй юм байна. Тэгээ нөгөө юм лөө зааж ижил хүн ойлгодог гэдэг experience бол бүр айл дээр үед л гээл өсөөл явцсан байгаа шүү дээ. Одоо тийшээ хардаа гэхэд л нөгөө хүн хуруугаараа ингээд заагаал ингээд point болгочихж байгаа шүү дээ. За тэгээ энэ хоёр experience нийлээд одоо шинэ бүтээгдэхүүн дээр одоо интеграц хийгээд modify хийгээд мааз болсон байгаа байхгүй. Үгүй бүр юу юм шүү. Одоо дөнгөж төрсэн хүүхдийг л бодлоо. За тэг за хүүхэд байлаа. Эрт балар эртний цаг үеэж болий заяа. Одоо нэг юм за нэг 4 5 настай хүүхэд байлаа. За тэг юу гэдэг за хөдөөний хүүхэд байлаа. За юу гэдэг огт компьютер гарч хараагүй байлаа. За тэгээ амьдралдаа анх удаа компьютер харлаа. За тийм. Тэр хүн шинээр одоо маусны experience-тэй танилцаад суралцсан нь зү. За шинэ experience-тэй суралцсан зү. Үгүй юу? За тийм ээ. Тэр шингээд байгаа болоод заяа. Аль хэдийн хуучин дээр ингээд суурилсан шинэ хоёр чи яг нэг зүйл болчиход байгаа байхгүй та. Одоо ингээх хэрэгтэй бүр. Одоо төсөөлөө заяа. Одоо шинэ хүүхд за одоо шүү дээ 20 жилийн өмнө төрсэн хүүхэд дөнгөж төрөөд 3 4 настай байх үедээ заяа гар зашиглаж чадахгүй тийм ээ. Аюу хэцүү байхгүй 20 жилийн өмнө төрсэн хүүхэд бол. За одоо төрж байгаа хүүхэд бол 3 настай ч байна 4 настай ч байна аюу асуудал ингээ ашиглаж байгаа заяа гар утасны experience байгаа шүү дээ. Тэгэхээр чи ингэж хэлж байгаа юм билүү нэ генээр нь дамжаад user experience-ийг суудсан байт юм ба гэж хэлж байгаа юм. Тий. Одоо эн чинь аюу experience юу нь яаж хүн тогтдгийг гэдэг асуулт руу орж байгаа байхгүй юу одоо. За наадах чи би мэдэхгүй мэн. За ястаа мэдэхгүй мэн. Генээр нь дамжаад суудсан байгаагүй юу? Одоо би зүгээр за манай хүүхэд те өнөөдөр одоо яг одоо энэ хажууд 7-8 настай те. Яг нөгөө яг анх удаа би яг нөгөө нэг маус хэрэглэж исэн үеийг санджлаа л та. Ингээд одоо дөнгөж 3 4 настай байхдаа миний хажууд ирээд намайг хараад харснаасаа болоод ойлгоод тэгээд маусыг ингээд одоо юу үзчихсэн баггүй. Эсвэл ингээд энэ яадын ингэдیں۔ Чи энэ хөнгө хөдлөг гэд би бүр зааж ээж сурсан баггүй. Тэрнээс
Жишээлбэл одоо юу гэдэг юм манай хүүхдийг за одоо баймар сони юм хөдөө огт компьютер үзүүлэхгүйгээр тэ хэдэн жил байлгасан гэдэг ч юм уу тэ. Тэгээд за одоо энэ компьютерыг ашигла гэж шууд өгөх юм бол ямар ч experience байхгүй заавал нэг жоохон гайд өгчөөж наадхаа хөдөлгөөд үзтээ тэгэхээр дэлгэц чинь энэ курсаар чинь хөдлөн энэ гэж хэлж ээж л тэр шинэ experience-ийг сурна гэхээс биш гэж бодож байгаа хгүй. Тэрнээс биш яг энэ чинь генерэн дамжаад суудгүй л гэж би бодож байна. За энийг бүр амар аргументлаад явуулчихлаа шүү. Тийм өөр асуултсамаар гэдэг. За энийг гэс тусгаж. За санаах юу гэж бодож байна? Саний яг шинэ experience байдаггүй гэдэг дээр байдаг юм уу байдаггүй юм уу? Ген гэдгийн талаар бол яг сайн бол мэдэхгүй. Би бараг худлаах л гэж бодож байна. Яг нэг хүн зүгээр нөгөө байгалийн өгөгдөл гэж байдаг штэ тий. Тэр зүйл одоо нөлөөлөх л одоо амтан бол байглаасаа ингээ автоматар энэ зүйлийг хоол идэх хэрэгтэй гэдэг тэр зүйлийг ингээд аваад одоо өөртөө ингээд бүр тархинд нь суудсан байдаг гэж ойлгож байна штэ. Тэгэхээр яг тийм өгөгдлөөс одоо үүдээд л одоо хүн яг хажууд байгаа зүйлээсээ ингээд туршлага хоригдлуулдаг те бид нар ч одоо яг хажуудынхаа хүнээс илүү ингээд юм суралцаад юм цуглуулад хоригдлуулад ингээд юм байж тэгээд яг хоо манай аав ээжийн жишээн дээр гэж яриул одоо яг би түрүү ярьж ирсэн нэг юм баруун тишээ болвол баруун зүүн тишээ болвол зүүн гэдэг ойлголтоо анханасаа байгаа тэр хүний туршлага дээр ингээд үүссэн тэгэнгүүт ингээд маус бариулангууд ингээд өмнө нь угаасаа нэг юм хөдөлж байгаа тэгээд тэр зүйлийг баруун тишээ болгонгод эн чинь баруун тишээ болж штэ зүүн тишээ болж штэ тэгэнгүүт нөгөө нэг usability буюу нөгөө нэг хэрэглэгдэхүйц байдлаараа ингээ хаана илүү гоё хүнд харагдах тод зүйл вэ тэр болгон дээр дарж үзээд энэ experience-ийг ингээ бүтээгээд шинээр дахиад суралцаад байгаа хэл гэж бодож байна. Тийм. Шинээр суралцж байгаа. Одоо анхнаа одоо жишээлбэл зүгээр хүн бол айгүй хурдан сурдаг штэ. Хин нэг зурагтаар ч юм уу ямар нэгэн зурагнаас ч юм уу тий одоо хажууд хүн нь ингээд маус хэрэглэж байгааг харцгал юм бол сурчин шууд сурчин тий энэ маусыг бол жишээлбэл. Тэгэхээр одоо нөгөө Apple Windows 2 амар сайн шүү дээ. Ингээд scroll нь эсрэг ажиллаад хүмүүс амар төөрөлддөг тий. Тэгэнгүүт яг миний бодлоор ингээд юмыг ингээд дээшлүүлнэ гэдэг маань болохоор би хуруугаа ингээд нэг юм руу ингээд дээшээ болгож чинь шүү дээ. Тэр нь болохоор Apple-ийн хувьд бол ингээд юм дээшлж байгаа байхгүй. Windows эсрэгээрээ ингээд аршин татангууд тэр дэлгэц ингээд доошлдог. Тэгэхээр ингээ аршин ингээ доошлуулаа ингэнгүүт дэлгэцний юм ингээ доошлох юм байна гэдэг энэ experience-ийг болон суулгаад авч яана л гэсэн үг. Тэрийг би тэгж боддоо ш нэг маусны нөгөө маус wheel үүдэн штэ маусны одоо хүрд гэх юм уу одоо ингээ эргүүлдэг юм хүрд хуруугаараа нөгөө scrollдог хүрд байгаа штэ тий. Тэрнгээр төсөөлж бодглохлоор нөгөө нэг ямар нэгэн хүрдээр жишээлбэл тэр дугуугаар ингээ цаасыг эргүүлж ин гэж төсөөлвөл хүрдийг хоош нь татхаар цаас дээш явна штэ тий. Боёо дэлгэцэн дээр болвол доош явна гэсэн үг шүү дээ. Тийм. Наадах төсөөлөх тэр ойлголтоор нь Windows scroll бол тэгж явдаг байх гэж боддог дефолтоор. Юу болохоор Mac болохоор эсрэгээрээ одоо нөгөө хүн юмаа өөрөө хуруугаараа жолоодж байгаа гэдэг утгаар нь ашигладаг байх гэсэн үг л дээ. Mac дээр илүү scroll wheel байхгүй. Зөвхөн одоо touch байдаг те. Тэгэхээр тийм учиртай байдаг байх та. Тийм бас нөгөө нэг одоо маусыг ингээд хүчтэй ингээ хөдөлгөхөөр ингээ томорч моораад идэг нь бас нэг төрлийн experience гэх гэж бас хараад байгаа. Тэгтээ өөр төрлийн experience те. Энэ маань ингээд маус харахгүйгээр ингээд хүчтэй ингэсэн чи энэ маус гараад ирлээ шүү дээ. Энд байсан байж тээ гэдэг ч юм уу те. Ингээд айгүй зөв. Тэгэхээр нэг юм хөөсрөөд ингээд томроод нэг тиймэрхүү ч юм уу те. Амар гоё нөгөө experience ч одоо яг энийг би анх ингээ хараад амар вау гэж утсан experience те. Одоо ингээд хүн жижигхэн энэ маусны pointer cursor-ыг хаана байгааг нь одоо анзаарахгүй ингээ нүд юу гэдэг нь одоо олохгүй байдаг шүү дээ. Дэлгэцэн дээр хэтэрхий олон юм байгаа учраас тийм нэг газар ингээ нуугт нэг болонд байдаг ч юм уу тэгээ олдохгүй байнгут хүмүүс ихэвчлэн яад юм бэ гэхээр угаасаа ийм хаана байна гэд нөгөө нэг хөдлөгдөг маусаар ийш тийш нь хөдөлгөж үздэг байгаа байхгүй юу. Тэгээд харин хурдан хөдөлгөөд байвал энэ систем шууд ойлгоод энэ хүн курсор олохгүй байгаа юм байна гэд курсорыг нь томруулж өгдөг байгаа байхгүй. Тийм. Энэ айгу ухаалаг experience байгаа байхгүй. Яг зөв одоо манай аав ээж хоёр бол ингээд зүгээр ажиглаад байхад ингээ маус маань ингээд алга болчдөг дэлгэцэн дээр. Тэгэнгүүт ингээ маусаа ингээд хаана ингээ өвчтэй хөдөлгөлөөд байдаг. Энэ зүйл маань айгу гой тулгуурлаж ингэж хүний нөгөө нэг сэтгэн бодох тэр
үйлдэлтэй нь холбоотойгоор үйж гаргаж ирсэн. Тэгээ судалж тийм зүйлээр л гарч иртээ гэж бодож байна. Надад нэг гоё жишээ байна л та. Яг бас нэг одоо experience-ийн төрлийн бас нэг хөлбөр төрлөх юм. Одоо нэг ийм ламп байгаа байхгүй. Тэр ламп нь яаж ажилладаг гэхээр өглөө ингээд 7 цагт гэрэл насдаг. За яагаад 7 цагт гэсэн бэ? Одоо би 7 цаг сэрэх байлаа гэд сэрүүлгээ 7 цаг тавингууд айжмаар ингээд гэрэл нь ингээд бүдгээсээ тодорсоор байж байгаа сэрүүлгэн дуурч байгаа байхгүй 7 цагт. Тэгэхээр тэр зүйл нь одоо яаж ийнэ гэхээр хүнээс судалгаа авсан юм байна л да. Би нэг зүйл interaction design-аас уншиж байсан. Та яаж өглөө сэрэх дуртай вэ гэсэн ч одоо хүн би өглөө ингээд нүүрэн дээр ингээд нар тусаа тэгээд ажуухан гоё юм тайван байдалтай сэрэх нь надад бол хамгийн гоё байдаг гэж байгаа юм. Тэгэхээр энэ хүнд өгж байгаа тэр гоё мэдрэмж надад амар тайван байдлыг үүсгэх гэдэг нь шүү дээ. Тэгэхээр тэр ламп яг ингээд өглөө одоо 7 цаг сэрэх байлаа гэхэд 6 цагт тэр гэрэл нь хасч эхэлдэг гэж байгаа байхгүй. Яг нөгөө нарны туяа ингээд нүүрэн дээр тусч байгаа юм шиг ингээд хасаад эхэлдэг. Тэгээд ингээ айжмаар одоо шууж иргэдэг ч юм уу те. Энэ зүйл нь бас нөгөө хүн дээр суурилсан тэр судлагдтун дээр үндэслээд тэр experience-ийг бүтээсэн тэр ламп бүтэж байгаа юм болов уу гэж хараад байгаа. Тийм. Яг зөв. Яг хүнд байгаа experience-д тулгуурлаад одоо шинэ experience гаргаж ирж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм. Сайжруулж илүү тахнаар гэсэн үг шүү дээ. Зүгээр энгийн лампаас хавилуул гэсэн үг шүү дээ. За окей. Тэгэхээр яг UX-ийн яг юу юм бэ? Тэгээ ер нь жоохон дипэрчлээ те. Тэгээ бүр баг генетикээр сурд юм уу хүмүүж гэсэн асуулт гарч ирлээ. Тэн дээр сурд шүү заяа. Тэгээ яг нөгөө ойрын хугацаанд сурдаг бүр хэдэн мянган жилийн турш гэж сурдаг процесс явдаг байхгүй юу? Хүн төрөлхтний. За тэр ч яах вэ? Тэгээд тэр нэр угаасаа тэгдэг байхаа. Тэрэн дээр нөгөө нэг бодсон юм яг бас бодсон чи одоо ингээд хүн алхаж сурах experience чи өмнө нь нөгөө нэг хэдэн мянган жилээсээ хойш ингээд сурсаар байгаа учраас генд нь шинжилсэн учраас хүүхэд төрөө шууд хөлд орж эхэлдэг нь тэр байна те. Тийм. 2 настай болоод team user experience гэдэг user бишээ. Human experience. Тийм, human revolution experience болчихж байгаа. За окей. Тэгэхээр одоо хэдүүлэнд нь цаг байгаа болсон учраас одоо айгуу deep-рэхэ болоод айгуу хөнгөнөөр хэдэн асуулт байгаа. Тэн дээр хэсгээс хариулаад явуул айгуу болох хаа гэж бодоод байгаа. За тэгэхээр яг та хоёрын хувьд бол энэ яг дизайны салбарт одоо UX, UI, digital product одоо гаргадаг салбарт нэлээд туршлагатай гэж би үзээд байгаа л та. Тэгээ яг одоо би бол яг ингэ сураа явж байгаа шүү дээ тий. Одоо UX, UI гэл. Тэгэнгүүт нь яг начих хүмүүст зориулсан тийм зөвлөгөөнүүд юу байна гэж асууж байгаа. Тэр зөвлөгөөнүүд нь нөгөө дотроо хэсэгтэй болохоор нөгөө сайн ном юу байна, эсвэл сургалт юу байна гэж асуугаад тэгээ дараа нь болохоор ер нь яг энэ Монголын нөхцөлд яг UX чинь нэг энэ чиглэл рүү явах гэдэг шүү гэсэн тийм нэг таамаг байна. Эсвэл яг мэдж байгаа юм байна уу гэдгээ хэлээд өгөөч гэж байгаа. Ямар асуулт ирэх гэж мартлаа шүү. За 2 асуулт байгаа шүү. Сүүлд хийгэн саналаа. 2 асуулт шүү. За эхнийх нь асууж. UX, UI сурахын тулд одоо би яг юу сурах хэрэгтэй юм бэ? Ном унших юм уу, сургалт авах юм уу, яах юм? Сургуулийн төгсөх юм уу, яах юм? Гэдэг асуулт. За санаа. За. UX яг одоо гадуур байгаа энэ хүн болгон компаниуд UX-ийг бол ашиглаад эхэлсэн байгаа байхгүй аль хэдийн. Яг тэрийг л UX гэд энэ нэр томьёонд авч явдаг уу. Тэ. Тэгэхээр одоо компани болго өөрсдийн гэсэн нэг бүтээгдэхүүнтэй тухайн бүтээгдэхүүнд ямар нэгэн user experience байна. Тэрнийг нөгөө нэг өөрөө мэдлгүй ингээ хийгээд байдаг нь тэр нөгөө нэг далд UX далд ухамсараас гарч ирж байгаа зүйл ах л та. Тэгэхээр одоо яг юу гэхээр юм те. За яг яасан. UX сурахын тулд яг яах хэрэгтэй юм бэ би? Одоо тий. Одоо би одоо нэг 20-д настай л хүүхэд байгаа шүү дээ. Тий, ингэж яахгүй UX design сурыг гэдэг чинь болохоор хамгийн эхлээд энэ mindset-тэй одоо зөв одоо болгох хэрэгтэй. Одоо нөгөө ойлголтоо зөв болгох гэсэн үг л дээ тий. User experience гэж юу юм бэ?
Ер нь одоо нэг ямар аливаа нэг бүтээгдэхүүн үйлчлэгийн дизайныг хийн гэдэг чинь одоо тухайн нэг хэрэглүүлэх гээд байгаа, үйлчлүүлэх гээд байгаа тэр хүндээ одоо хамгийн хялбар ойлгомжтой байх хэрэгтэй гэдэг юм дээр үндэслэж байгаа. Тэгэхээр дараа нь яаж тэр хүнд илүү хялбар болгох вэ гэдэг асуулт дараа нь гарч ирээд тэгэхээр user experience дээр нь толгуурлах ёстой юм байна. За тэгвэл энэ хүний user experience нь юу юм бол гэдэг UX research хийх ёстой болоод тий. Ингээ ихтэй гэсэн. Тэгэхээр энэ алхам процессуудыг л бүгдийг сураад судлаад зөв ойлголттой болоод ингэж ижил сурдаг зүйл. Тэгэхээр энэ одоо UX гэдэг нь ямар нэгэн одоо Photoshop шиг тийм багаж хэрэгсэл биш. Энэ бол одоо илүү mindset, илүү processing тэгээс үүдээ deeper юм бол philosophy маягийн болчихж байгаа. Бас их судлагдах хэрэгтэй гэж үзэж байна. За окей. Бас жоохон deeper гэдэг шүү. Хоёроо. За. Одоо сая л нөгөө нэг хідэн степүүдийг эхлээд өөрөө тэр степүүдийг давж ир сурнаа л гэсэн санаа яваад байгаа шүү гэн те. Одоо эхлээд яаж хийх юм дараа нь одоо юм тийм. Гэтэ энэ дэр нэг зөвлөгөө өгчих юм маань зорилгоод хэрэглэгчийн одоо тэр user experience-ийг нь өмнөөс нь тааж мэдэх гэж оролдох нь айгүй буруу гэдэг санаа. Өөртөө найдах эсгүй гэсэн санаа. Одоо жишээлбэл бид нэр яг нэг малчин хүн одоо би жишээ нь малчин хүн биш, би мал аж ахуй хөдөө интерес айгүй холбогдсон сайн мэдэхгүй жишээлбэл те. Яг нэг малчин хүн зориулсан нэг сайхан нэг юм гоё бүтээгдэхүүн хий гэж бодъё л да мэдээ сандал ч юм уу ядаж. За юу гэдэг. Тгий гэвэл өөрийнхөө би мэдж байгаа сандал бол сандал штэ гэдээ би бодож хийхээс илүү малчин хүн сандлыг өөрөөр хэрэглэдэг гэж магадгүй. Ийм яг гол хэрэглээ нь ийм байж магадгүй. Одоо магадгүй гэж таамаг дэвшүүлээд тэрний туршлагын загвар хийгээд тэгээ шууд малчинд хэрэглүүлж үзээд тэгжиж л одоо тэр одоо концепт дизайн чинь таамаглал чинь зөв буруу гэдэг нь батлагдчих шүү. Тэрнээс биш зөвхөн өөртөө найдаад ингээл болоо гэж хизээж одоо дүгнж баталгаажуулж болохгүй шүү. Мөн өөртөө биш, өөртөөс найдаж болохгүй, захиралдаас найдаж болохгүй шүү. Яг хэрэглэх гээд байгаа хүндээ л найдаж баталгаажуулаарай гэдэг ганцхан л юм байна. Миний хувьд. Санаах дэмжлэх юм байна. Тийм, саяны зүйлтэй бол айгүй санал нэг байна. Тийм. Одоо манай байгууллагууд, бизнесийн байгууллагууд яагаад энэ зүйлүүдээр нэг бүтээгдэхүүн яг ингээд өөрсдийн туршлагаас үндэслээд ингээд хийчээд яг бодит хэрэглэгчдэр очиж гаццдаг. Тэгээд одоо хэрэглэгч яг нэг иймэрхүү л таамагтай байгаа энэ зүйлийг шингээч мэрэн ингээд нэмсээр ээж байгаа нөгөө нэг бүтээгдэхүүн маань ингээд бүр уучраа мэдэгдэхгүй овоолсоо хогшгол юм болчих гээд байдаг. Одоо жишээ нь вебсайтн дээр те хэрэглэгчээ таамагласнаас болоод буруу зорилттой хэрэглэгчтэй тулгуурласан яг бүтээгдэхүүн гаргаж чадахгүй байна. Тэгээ тэрийг маш хурдтай тестлээл дахиж нөгөө тестлсэн үр дүн дээрээс нь тулгуурлаад сайжруулаад тэгээ шинэ экспириенсийг дахиж бүтээгээл гих мэтчлэн ингээ яваад байвал энэ маань айгүй зөв экспириенс болох болоо гэж харж байна. Окей. Тэгэхээр өөртөө ч найдах хэрэггүй юм те. Захиралтай бараг бүрч битий найд гэж байгаа юм байна. Тэгэхээр гол нь л user experience гэдэг чинь хэрэглэгч зорилж учраас хэрэглэгчтэй найдаа л гэсэн санаа явж байгаа юм байна. Окей. Тэгэхээр одоо бид нэр бас яг хэрэглэгчээ энэ тэр гээд бол таамаглаж алж чадахгүй байгаа даа тий. Наазахын нэг хідэн жоохон туршлагууд бол хоригдлуулаад байгаа тий. Одоо ингээд олон хэрэглэгчээр бид ингээд тест авч байна. Магадгүй ийм зүйл дээр баатан доороо бийжж хүнд илүү ингээд дарахад илүү ойлгомжтой болдог юм ач гэдэг юм уу. Тиймэрхүү жижиг төрлийн зүйлийг туршлагуудыг бол хоригдлуулж авч чадж байгаа. Яг бүр зөвлөлт тий. Гэхдээ тэр туршлагууд дээрээ ч бүр найдаж болохгүй гэдэг санаа. Тэр чинь бас төр зургийн цаг хугацаа өнгөрөх тусам дахиад өөр болж байгаа. Тэгэхээр дахиад өөртөө ч найдаж болохгүй. Эсвэл дандаа нийт зөвлөлт хэрэглэгч маань одоо яаж байгаа бол одоо ямар экспириенстэй байгаа юм бол гэх мэтчлэн тий өөр байгаа. Тэгэд зорилттой сегмент болгоно одоо өссөн орчин, туулсан зам, амьдрал ахуй энэс хамраад хүн болгон өөр экспириенстэй байгаа гэсэн үг. Тэгэхээр энэний дунджийг нь олох хэрэгцээ гардаг. Одоо нийт 80% хэрэглэгчийн дунджийг нь олох хэрэгцээ гардаг гэсэн. Хүн болго өөрийн ертөнцтэй гэдэг шиг тий. Хүн болго өөрийн гэсэн туршлагатай. За хоёроо.
Энэ удаагийн подкаст бол нэлээ давгүй өвчлээ гэж бодож байна. Нэлээд дэвтэрлээ, нэлээд хөнгөрлөө. Тэгээд энэ удаагийн подкастт орсон 2 зочинд баярлалаа. Тэгж. За баярлалаа. Тий. Тэгээд Тэгээд подкастын маань цаг дуусж байна бас. Дундуур нь хөрхөн тэлцээ зөрнөлөө. Тэг жоохон мэдчихлээ. Тэтгэрлээ. Гэтэ аргумтын шил ладууртал гараагүй байгаа шүү. Шинэ экспириенс гэж байгаа мó байхгүй юм мэдэхгүй шүү. Бага. Үгүй гэж. Хуучин дээр тулгуурласан шинэ экспириенс гэж байгаа. Хүн алхахтай юм чинь, алхаж байгаа юм чинь, алхахаас ямар нэгэн сайжруулалт гараад юм жийдэг болж штт. Арай Яг Одоо үргэлжлүүлдэг болж штт. Үргэлжлүүлдэг шинэ experience гэдэг чинь инновац гэхгүй юу? за наач бол айгу тон сэдвээр. За. Тэгэхээр Тэгээ манай сонсогч маань дахиад бидэнтэй холбогдно үз. үргэлжлэлийг оригоос гэдэг шиг. Одоо тэгээд айгүй олон deep person user experience-тэй холбоотой сэдвүүд үргэлжлээд айгүй их яригадаад явах байхаа. Тэгээд deep UX дээр тий. нэг юм хэлмээр байна. Бид гурвал ингээд яриад байгаа ги зүгээр чинь бид гурийн одоо бас user experience-тэй тодорхойлсон user experience авах байхгүй. Яг зөв тий. Тийм болохоор авах гэхийн ухаанаар хандаарай. Одоо үргэлжлүүлж, одоо гүнзгийрүүлж, ном судар уншаарай, интернет ухаарай. Энэ зүгээр та хэдийн тэ сэтэл өгөх гал асаах маягийн юм шүү. Тэ бид нарт бас мэдхгүй зүйлс зөндөө байгаалах. Бид нар одоо ч гэсэн ингээд маргалцаар л байна, судалсаар л байна, сурсаар л байна. Яг зөв. Яг үндсэн амар experience гэдэг чинь айгу том зүйл болчиход байгаа. Тэгээ яг үндсэн нэг ойлголтоо одоо хүртэл ингээд сая хөрөхгүй л чинь experience байгаа байхгүй гэлээ шүү дээ. Нөгөө нэг ингэдэг шүү дээ. Эмэгтэйний заныг тодорхойлж болохгүй гэдэг. Тэгээ нэг ааш нь олддоггүй гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар яг experience яг юм онцлсан яг үг нь олддоггүй юм нэ. За хоёроо. Ер нь цаг болчлаа дөө. За тэгээ баярлалаа. Айгүй гоё яриа өрнүүллээ. Тэгээд Procraft-ийн вебсайт руу орж үзээрэй манай. Тэгээд био дээр байгаа. Вебсайтн дээр нь юу ч яахгүй шүү. Линк байгаа шүү. Бид нар тэгтээ удахгүй хийнэ. Тэгээд тий. Coming soon дээр. Тэгээд SoundCloud 3D логотой гоё шинэ experience-тэй танилцуулна. Гэхдээ энэ маань стил байсан л experience байгаа бах тий. 3D гэдэг чинь хүн угаасаа имийг 3D битээр харж байгаа. За. Яраа үржиг. За билээ зогсъё тий. За баярлалаа. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлцгээрэй. Subscribe хийгээрэй.